За. Сайн байна уу? За амар олон хүмүүс урам өгсөн болохоор урамшаад дахиад номоо өргөжлүүлээд уншихаар сууж байна. Өнөөдөр миний унших сэдв болохоор Амжилтын тарин номны дараагийн нэг хэсгээс уншнаа. Тэг хүмүүс номны жоохон хэсгээс уншаад орхиод байгаа учраас хүмүүс өргөжлүүлээд жоохон уншаач гэдгсэн байсан. Тэгээ дээрээс нь бас нөгөө юунд Авьяаслаг монголчууд шоонд орсон Хараагүй охины бичлэгийг үзээд үнэхээр би унших хэрэгтэй юм байна. Зарим нэг хүмүүс унших завгүй, дээрээс нь үнэхээр уншиж чадахгүй тохиолдол бас байгаа. Тийм учраас ингээд уншаад өгчих юм бол дараа нь хүмүүс бас сонсоход амар болов гэж уншиж өгөх шийдлээ. Өнөөдөр би юун дээр анхаарлаа төвлөрүүлж байна вэ гэдэг хэсгийг унших гэж байна. За та бүхэн анхааралтай сонсоорой. Анхаарлаа төвлөрүүлж байгаа юм өссөн нэмэгддэг. Ирч хүч цаг заваа ихэвчлэн юунд зарж юун дээр анхаарлаа төвлөрүүлж байна вэ та? Өөрийн хяналтаас гадуурх, өөрөө өөрчилж чадахгүй юмыг их анхаарад байна уу? Заримдаа цаг агаар, замын төвчрөл, улс төр, эдийн засгийн байдал, хүрээлэн орчин, байгаль, ертөнцийн өөрчлөлт, эргэн тойронд байгаа хүн зон, өөрийн урьд өмнө гаргасан алдаа гэх мэт юмн дээр өөрийн ирэхгүй л хамаг анхаарлаа төвлөрүүлэн уур бухимдал, айдас чихүүдээс атаажтөө сэтгэлийн дарамт санаа зовоосон асуудлуудыг бий болгож энэ тухайга явсан газар тааралцсан хүндээ ярьж өөрийн ирч хүч цог хиймрийг доройтуулж байгаа юм швэ. Тэгэхээр бухимдуулаад байгаа нийгэм, улс төр, орчин, хамт олон гэр бүл, замын төвчрөл гэх мэт эдгээр асуудлыг өөрийнхөө хэмжээнд бодож үзээд шийдэхийн тулд чухам юу хийж чадхаар байгаа, хувийн нэмэр оролцоо юу ээж болохыг бодож олоод санаагаараа, сайн дураараа хийж эхлэхээр шийдэн тогтох хэрэгтэй. Жишээлбэл өнөөгийн улс төрийн байдал уур бухимдал төрүүлж сэтгэл зовоогоод байгаа бол улс төрийн жагсаал, цуглаан, компанид ажилд нэгдэж эсвэл өөрөө зохион байгуулж үзэл бодол зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа нам эсвэл хувь хүнийг дэмжиж ажиллах сонгуулиар тэдгээр улс төр эсвэл улс төрийн намд саналаа өгөх хэрэгтэй. Хэрвээ дэлхийн ертөнц байгаль, ан амьтан, гэмт хэрэг, өвчин, зовлон, хог бохирдол гэх мэт асуудал сэтгэл санаагчин зовоогоод байгаа бол үзэл зорилго нэгтэй албалга, нийгэмлэг, төрийн бус байгууллага зэргийг хайн олж саналаараа гишүүнээр нэлсэж хамтран ажиллаж болно. Урьд өмнө нь гаргасан том алдаа, булчимгүй уйлдэл, элдв дутагдал санаа зовоогоод байгаа бол эдгээр юмс өдий хүртэл ингээд байгаагийн шалтгааныг нь олж түүнээсээ суралцах хэрэгтэй. Туршлага бусадтай хаваалцаж нэг хүнийг ч болтгой амьдралдаа тийм алдаа гаргахаас нь сэргийлж тус болох хэрэгтэй. Бидний тархин дотор байгаа иймэрхүү бөглөөсийг ямар нэгэн эерэг зүйл, эерэг өөрчлөлт хийж байж л арилгах боломжтой. Үгүй бол бие сэтгэлээ хий дэмий зовоож эрч хүчээ алдсаар л байх болно. Үүнээс гадна эргэн тойронд байгаа хүмүүс сэтгэл санааг тань их зовоож болох юм. Энэ тохиолдолд дараах зүйлийг санаж яваарай. Хүмүүс юу иймэр байгаагаа л хийг. Харин та өөрийнхөө хийх юмыг л хий. Гэхдээ маш сайн хий. Амжилтанд хүрмээр байгаа бол үнэхэрийн дээд амжилтанд хүр. Бусдад зааж сурахыг хүсдэг бол
маш сайн багш бол. Бусдад үлгэр дуурай үзүүлэхийг хүсдэг бол өөрийгөө маш сайн хөгжүүлж сайжруул. Үр хүүхэд төрүүлж ээж болмоор байгаа бол маш сайн ээж бол. Өрх гэрх толгойлж хөөрхөн үрсийн аав нь болмоор байгаа бол үүргээ жинхнээр ухамсарлсан үнэхээр сайн аав бол. Хин нэгэнд урам зориг өгмөр байвал аргагүй сайн зөвлөх дэмжигч нь бол. Ердөөл юу хийж чаддаг вэ? Түүнийгээ л маш сайн хий. Сайн хийхин зэрэгцээ хийж буй юмдаа тун хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөрийгөө өөрчилж чадсан туршлагаа бусадтай хуваалцаж, зөвлөгөө өгч, өөрийн баримтал дээр зарчим, бодлогоо бусдад түгээж, үлгэр дуурай болж чадах хэрэгтэй. Ингэсний дараа бусад хүн өөрчлөгдөх хэсгээ өөрсдөө шийднэ. Өөрийгөө сонгож өөрчилж чадах гэдэг хүн төрөлхтний онцгой чадвар юм. Хүн төрөлхтнөөс өөр юу ч өөрийгөө өөрчилж чадахгүй. Та хүнийг өөрчилж чадахгүй. Хүн л өөрийгөө өөрчилж чадна. Та өөрийгөө ховсдож байна уу? Заримдаа хэн нэгэнд буруу санаад тэр хүн таныг дахин бодож анхаарлыг төвлөрүүлэх тусам л улам бүр их уур хурж их уралснаасаа болоод ямар нэгэн болчмгүй үйл үйлдэл хийж орхидог. Магадгүй хэсэг хугацааны дараа тэр хүний тухай бодол худлаа болохыг олж мэдээд өөрийнхөө хийсэн буруу үйлдэлийг бодохоор бүр ичиг шиг болдог шүү дээ. Хэрвээ танд ийм зүйл тохиолдож байсан бол яг юуны тухай бичих гэж вэг гадарлаж байгаа хаа. Анхаарлаа чухам юун дээр удаан хугацаагаар төвлөрүүлнэ? Тэр юм нь худал үнэн нь огт хамаагүй. Жинхнээсээ болж өнгөрсөн үгийн ч хамаагүй. Бид түүнийг мэдэрч түүндээ итгэж хэлдэг. Яагаад гэвэл бидний тархины бүхнийг зөвхөн төсөөлөд байгаа юм уу? Анхаарлаа төвлөрүүлж байна уу? Эсвэл үйлдэл хийгээд байна уу? Үнэхээр бодит юм уу үгүй юм уу гэдгийг ялгаж салгахгүй шууд л хүлээж авдаг. Тиймээс анхаарал төвлөрүүлсэн юмаа л тэр даруй мэдэрч эхэлдэг байна. Заримдаа таагүй юм дээр анхаарлаа төвлөрүүлж сэтгэл санаагаар унах нь бий. Анхаарлаа буруу юм дээр төвлөрүүлснээр энэ таагүй мэдрэмж төрөөд байгааг мэддэггүй. Мэдсэн ч хэрхэн түүнээс салах учраа олдоггүй байж болох юм. Тэгвэл сөрөг мэдрэмжээ хэрхэн хурдан өөрчилж болох вэ? Нэгдүгээрт анхаарлаа сарниулах. Жишээ нь айдас бүхий сэтгэл санаа зовоосон мэдрэмжээ хурдхан шиг өөрчлөхийг хүсвэл хинт хайртай вэ та? Эсвэл хэн танд хайртай вэ? Туйлын зорилго чинь юу вэ? Хүсэл мөрөөдөл чинь юу вэ? Гэх мэт эерэг бодол руу анхаарлаа аль болох хурдан чиглүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт өөрөөсөө асууж байгаа асуултыг өөрчлөх хэрэгтэй. Бид өдрийн турш дотроо олон юм боддог. Эдгээр бодлын ихэнх нь өөрөөсөө асуулт асууж түүндээ хариулах замаар үүсдэг юм. Жишээ нь үүнийг хийх үү болох уу? Энэ юу гэсэн үг юм бол? Юу болж байна аа? Одоо яадгийн билээ? Яагаад надад энэ бүх тохиолдов? Яагаад ингэж вэ? Яасан дээр болоо гэх мэт. Өөрөөсөө асууж байгаа зарим нэг асуулт анханасаа буруу байдаг учраас хариу нь бидний хүсэхгүй байгаа зүйл рүү чиглэж сөрөг мэдрэмж үүсэх гол шалтгаан нь болж байдаг. Өөрөөр хэлбэл буруу асуулт асуувал буруу л хариулт гарч ирнэ. Жишээ нь би яагаад турахгүй байна гэж өөрөөсөө асуухад тарих асуултыг хүлээж аваад яагаад гэвэл таргалуулах хоол ихэддэг учраас, яагаад гэвэл хөдөлгөөн багтай бас залхуу учраас гэх мэт сөрөг хариу гаргаж ирдэг.
улмаар сөрөг мэдрэмж үүсч асуудлыг улам хөндрүүлж шалгаж эхэлдэг. Харин түүний оронд илүү жингээ хасахын тулд яг яасан нь дээр вэ гэсэн зөв асуултыг өөрөөсөө асууснаар жин хасгаж чиглэсэн эерэг хариу гарч ирж асуудлыг шийдвэрлэх тал руу чиглүүлж өгдөг. Тэгэхээр та асуултаа хэрхэн асууж байгаас шалтгаалan төрөх мэдрэмж нь өөр өөр байдаг байна. Буруу бодол, буруу итгэл байгаа цагт хизээж амжилтанд хүрч чадахгүй. Тиймээс өөрөөсөө асуух юмаа анхаарч эерэг бодол руу чиглэсэн асуулт асуудаг болж дотроо байгаа буруу итгэлийг өөрчилж, оюун ухаанаа дасгалжуулж, шинэ програмчлах маш чухал. Өөрийгөө шинээр програмчлах маш чухал. Хэдийгээр өнгөрснийг шинээр эхлэх боломжгүй ч хүн бүр яг одоо амьдралаа шинээр эхлүүлж цоо шинэ ирээдүйг цогцлоох боломжтой. За ингээд номны маань 2 хуудас дуслаа. Ингээд хамт ном уншсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхаа номыг тун удахгүй унших болно. Энэ номноос өргөжлүүлээд дахиад уншина гэж бодож байна. Тэгээд би нөгөө хүний ном уншина гэхээс жоохон айгаад байсан, санаа зовоод байсан чинь нэг хүн хэлсэн номыг хувилан олшруулахыг хориглодог болохоос биш олон нийтэд хүртэл олохыг хориглохгүй гэсэн. Тэгээ тийм болохоор номын ямар бүтэн уншиж байгаа штэ нэг хэсгээс нь унших юм чинь бас гайг баха. Тэгээ дээрэс нь маш олон хүмүүст хэрэг болно гэж бодож байна. Амжилтын тарин Ука төмрийн ном байгаа. За баяртай.